Чи али бэлдээрээ бүгдээрээ бафт дожиж өдрийн хоол идэ. Нөгөө ганц хоол нь л гэхэд аймаар үнэтэй бафт дуудаа. Тийм ээ. Хүмүүс чамтай хоол идэхийн тулд тэнд үн хаялцсан. Надтай хоол идэх гээд хин ч ирэхгүй байлгүй дээ. Чи тэргүүн баяны өв залгамжлагч. Хүмүүс чамтай танилцахыг хүсэж байгаа. Яагаад гэвэл манайхтай ойр дотн болвол тэдний амьдрал шийдэгдэх юм чинь. За тэгвэл би явлаа. Ямар хүмүүс надтай хоол идэхийг харъя. Хараа, битгий хоцроорой. Өнөөдөр хоёулаа тэргүүн баяны охинтой хамт хооллох эрхийг заавал авна шүү. Бид хоёрын амьдрал өнөөдрөөс шалтгаална гэж мэд. Хөөе, хөөрхнөө. Халуухан биетэй юм бэ. Дахиад харуул чинь хориулчих юм шүү. Ингэж гангалсан чинь над чиг баян залууг өргөх зоригтой биз дээ. За, үнэ хэлчих. Гахаан тагалцгаа татаж үз. Битгий андуур чинь дүүрээ дагараа. Битүү чанаг чинь 2 цаг чанаа томоотой болгочих юм шүү. Жанши чи. Үеэлд үү юу? Яагаад миний нөхрийг зодод цохиод байгаа? Энэ гахаа нөхөр чинь юм уу? Чи өсөглөн байсан юм уу? Энд чи эхлээд надад талцсан штт. Манай нөхрүүдээ чи л наалтах гэж оролдоо байлгүй. Манай жүү мөнгөний хэдэн саяар нь олдог хүн. Чам шиг ядуу амтан манай нөхөрт санаархаа л үз. Би санаарсан биз дээ. Лунжан группийн хүндэл танаа нөхөр их таалагдах байх. Яагаад тэрв? Гахаан тагалцгаар алдартай штэ. Чи миний анхаарлыг татах гээд ядаад байх юм. Миний эмэгтэй талдна гинэ. Жоо босс, Ита группийн ерөнхийлөгч мөн биз дээ. Энэ хүүхэн таны юу юм бэ? Миний эхнэр л дээ. би ийм сайхан нөхөртэй байж чамайг тоох уу та? Уучлаарай Жоо босс. Би энэ хүүхнийг эхнэр чинь гэж мэдсэнгүй. Ита групп танахтай хамтрахаа боллоо. Дампуурхаа хүлээж бай. Ото хоёлаа яана. Зүгээрээ хана. Хоёулаа тэргүүн баяны охинтой хоол идэх хэрхийг авч чадвал тэргүүн баянтай танилцах боломжтой болно. Тэр үед манай амьдрал шууд дээшлэнэ. Одоо ингээд дуудлага худалдааны оргил мөч ирлээ. Тэргүүн баяны охинтой оройн зоог барих хэрэг. Эхлэх хүн 1 сая юан. Эхэллээ. Тэргүүн баянтай танилцсан гэсэн үг. Амьдрал шууд шийдэгдэн дээ. 500 мянга. 500 мянга? 2 сая юан. 3 сая юан. Би ийм үнэтэй хүү юм уу? 3 сая 1. Өргөөч ээ. 3 сая 2. 10 сая. Хөх 10 сая. 10 сая. Энэ ахтай яах вэ? 30 сая. 30 сая. Зээл хийж угаачвал энэ эрхийг худалдаж аваад тэргүүн баянтай танилцах ёстой. 40 сая. 40 сая гэсэн үү? 40 сая гинүү. 80 сая. 80 сая. Ханя. Одоо болё. Ялагдаж болохгүй. 100 сая. Энэ хадагта 100 саяын үн хэллээ. За би боллоо. 100 сая 1, 100 сая 2, яллаа. За бүгдээр алга ташиж энэ хадагтад баяр хүргэе. Жанши чи одоо хайгаа үз. Намайг тэргүүн баянтай танилцахаар чи уйлаад намайг гуйх байлгүй. Чамайг л өрөвдөж байна. Та хоёр сүүлчийн удаага сайн хоол идэхэндээ. Муу ярва. Та хоёр хажуугийн зоогийн газар ороод хүлээж бай. Тэргүүн баяны охин удахгүй ирэх болно. Намайг тэргүүн баяны охин гэж мэдээд тэр хоёр яах болоо? Шичээ. Кенси улаан багцаараа арьсаа сайн арчлаа. Хөөх, шинжилсэн багц нь байна. Чи миний ийм л халамжтай. Би чамайг Кенсиг анх гарснаас эхэлж хэрэглэснийг мэднэ. Чи бас хайрын баяр зориулж гаргасан багцтан дуртай. Тэгээд би олноор наваа чам татгалсан. Намайг сайн ойлгох юм аа. Энэ шинэ багц үнэхээр сайн л да. Цикл пептидтэй болохоор миний арьс урдынхаасаа их чангарч татагдсан. Ээж бас хэрэглэх дуртай. Арьсны сулрал, харлалт, хөгшрөлтийн эсрэг тэмцдэг гэдэг юм. Явцгаая. Жүжиг удахгүй эхэллээ. Ханя, удахгүй хоёулаа тэргүүн баяны охинтой танилцах нь. Хоол ирлээ. Тэргүүн баяны охин та хоёр зориул захиалсан хоол дуустал нь идэх ёстой шүү. Тэгэлгүй яах вэ? Энэ одоо юу вэ? Гахаан тарих. Тэргүүн баяны охин ямар санаатай юм бэ? Сайн уу? Та хоёрын тархинд сайн хоол юм биш үү? Жанши чи. Энэ бол бидний 100 саяар худалдаж авсан үнэтэй боломж. Та хоёртой хуваалцна гэж битгий горд. Хүмүүсээ, энэ хоёр хүнийг одоохон хөөж гарга. Яагаад хөдлөхгүй байгаа юм бэ? Хурдан чирээд гарга. Энэ хоолны цагийг битгий өрөөд торгуулийн дээлх үү? Та хоёр дуудлага худалдаанд оролцохдоо зургийг хараагүй мүү? Алё? Чи чинь Таны амгалан айлтгий.
Тийм ээ мөн. Тэр хүн баяны охин юм уу? Бид хоёрын 100 сая тэгвэл Салхинд хийсчлээ.